Төгсгөл болгоод хамгийн сүүлд нэг юм асуулт асууя. За номтой нөхөрлөхийн те ач тусыг та яг өөрийнхөө үгээр нэг сайхан тайлбарлаж хэлж өгөөч ээ залуучуудад гэдэг асуултаар хэдүүлээ төгсгөлөө хийгээд тэгээд энэ уулзалтаа дуусгая да. Яг уу. Би ч нөө баг бахта ингэ залгадаг гэсэн чинь ном бол ертөнцийг харах цонх мөө ингээл тийм ээ. Горкийн хэллүү хин хэллээ тийм ээ. Нэг ном харах цонх мөө. Тэгээд бол хүний нутагт ингээд удаан яваад ирэхэд бол ном бол хүний гол хайн юм аа. Ном дээрс хүмүүс. Тэгээд номыг ч одоо монголчууд их дээдэлдэг штэ ном гэдэг. Өөрөө ном уншаагүй, ном итгэхгүй хүмүүс бол номон дээгүүр алхдаггүй, номон дээгүүр харайдгүйгээд номыг бол их дээдэлдэг. Манай эмээ бол тийм зантай хүмүүс байсан. Би ч сонин дээр гიშгэн бол өстөн нэрэ тэгэл цохолоод авах штэ чинь номон дээр гიშиж байгаа яадаа ингэж болохгүй гэд. Тэр номыг дээдлэх хүмүүжил гэдэг чинь дээр хөгжүүлээс орж ирсэн одоо тэр их нанди юм л да. Ойлгохгүй ч гэсэн номыг хүндлэх хэрэгтэй гэд. Би болохоор бол тэр номыг бол одоо ойлгож унших хэрэгтэй. Номноос юм сурахын тулд буруу ойлгож болохгүй. Тэгээ тийм учраас яарах хэрэггүй. Хэмээг бол ойлгоод тогтснороо уншаад тэгээд номноосоо ингэж нөхөрлж яваарай. Тэгээд ном бол ер нь яавч гэсэн хүний одоо гол нөхөр хань юм тийм учраас номыг уншихдаа яг шингээж уншиж байгаарай гэж би хэлэх байна. Хүмүүс ном хамгийн гол нь бол буруу унших юм уу, өнгөц унших юм уу, номноосоо хагас дуу ойлгох юм уу, энэ бол жоохон муу. Асуудлын хувьд бол тийм байна. Тэгээд бол залуучуудыг ном уншихдаа номоо зөв сонгоорой. Зөв сонгохдоо бол одоо тийм мундаг зохиолчдын одоо Монголынхаа одоо миний түрүүний хэлээд байна шүү дээ. Би ерөнхийдөө бол дамжин сургуулаар явах уу, 90 сургуулаар явах гэсэн тийм номнуудыг бол унших хэрэгтэй. Тэгээд тийм энэ маягаар одоо тэгээд ер нь тэгээд эмгцэгтдээ ном уншаад сурчих юм бол багтахгүй их уншиж болохгүй. Их унших нь цаашаа тохируулах хэрэгтэй. Тэгтээ тогтмол. Тэр байн гэдэг чинь их чухал. Өдөр тутам жоохон юмшил сая би манай хин энд байсан зандаш тарих гоё хэлж ял л дээ. Өдөр болгон 5 хуудас уншицгаая гэдэг хурлын дарга бас их гоё уриалгачтай монголчууд заавал 5 уншичаад чадах юм бол тэр хүний төвчээрийн асуудал шүү дээ. Тэгээ зорьсондоо тууштай номоо тогтмол уншаад байх юм бол болно доо болно. Тэг юмэг бол тэгж юу хэлийг сурах бай, ном уншихч адгаж тийм хурдан унших бол димэл димэлээ. Яг ингээл зохицуулаад сайхан уншаал. Тэгэл ингээл доо байнга тогтмол хийгээл сурчих дэлгэдэг. Залуучууд бол манайхан бол ухаан байна, ном нь байна. Сэтгэл нь л одоо цэцэрчүүл тэгэл тэр ном уншил сурч шít. Хүн чинь бол сэтгэлээл удирдаа сурчих юм бол тэгэл аливаа зүйлийг хийж чаддаг юм байна гэдэг тэр зөв тэр ойлголтын дээр л би байдаг шít. Ер нь бол бүх юм сэтгэлээрээ би сурахгүй гэж бочвол хэцүү сур. Тэгээ сэтгэлийг хязгаар тавих чинь аюултай байхгүй. Би чадна гэж тайхан бол нэг оролдлого сайт ороод ин гэдэг шít. Оролцоороо сурчна аливаа зүйл чинь тийм байна. Одоо тэгээд юм зорилгоо өндөр тавих хэрэгтэй залуучууд ном унших хэрэгтэй. Одоо тэгээд интернет гэж сайхан юм байна. Одоо бүх сошиал гэж сайхан юм байна. Энэ болгон бүх юм сайхан юм байгаа учраас бид нэр үе тийм юм байхгүй үед л бид нар сурч болоод байсан юм чинь энэ сайхан болцооны үед бол сайхан сурч хэрэгтэй. Заавал англи хэлийг одоо Америкт юм уу англид ч сурчихгүй Монголд сурах, интернетээр сурах бүрэн болцоо бий болчихлоо шүү дээ. Ийм технологи техникийн болцоо бидний үед байгаагүй. Бүх ном одоо бүх каталог руу орох, харах, айх тийм болцоо бидэнд бий болчихлоо шүү дээ. Бүх юм ингээд хайгаад мэдээд авдаг. Энэ сайхан болцоог өөртөө зөв зохицуулж, цагаа зөв зохицуул сайхан боловсроо л гэж би залуучуудад хэлэх байна дөө. Өөр надад онцгой хэлэх юм алгаа.